За сайн байцгаана бүгдээрээ. Өнөөдөр бид 3D камерын талаар үзэх болно. 3D камераар бид нэр өөрсдийн хавтгай 2D хэмжээс зүйлсүүдийг 3 хэмжээст орчинд хөдөлгөх болон камераар ямар нэгэн байдлаар анимашнд оруулж ойртох, холдох, дундуур нь явах гэх мэтлэн зүйлсүүдийг хийх боломжтой болдог байж байгаа. За бид бодит амьдрал дээр ашигладаг камертай адилхан After Effects адилхан төвөргөтэй байдаг. За бид нэр камерыг үүсгэхийн тулд Layer New гээд камер гэдгийг сонгож болно. Аль эсвэл composition дээр маус хоёроо дараад new гээд камер гэдээ үсгэх юм бол яг адилхан байж байгаа. За мөн гарны команд нь Ctrl Shift Alt C гэж харах юм бол мөн камер үүсгэх боломжтой болно. За ингээд камер үүсгэх цонх нэгтсэний дараа мэдээж хэрэг нэрийг асууна. За тэгээд бид энэ дээр камерын нэрийг бичээд өгнө. За үүний дараа Type 2 node болон 1 node камера гэж хоёр төрлийн камерны төрөл байдаг байж байгаа. За энэ нь ямар учиртай юм бэ гэхлээр за 1 node буюу нэг цэгийн камер гэдэг нь камер нь өөрөө шууд хөдөлж харагддаг камерыг бол нэг цэгийн камер гэж байгаа. За хоёр цэгийн камер гэдэг нь болохоор камер ямар нэгэн объект буюу point of interest гэдэг цэг дээр тулж түүнээсээ орон зайд хөдөлдөг камерыг бол хоёр цэгийн камер гэж нэрлэдэг байгаамаа. За тэгэхээр бид нар эндээс ингээд камер үүсгэх гээд тэгэх юм бол бид нар эндээс нэг цэгийн болон хоёр цэгийн гэсэн юм хоёр төрлийн камерыг бол үүсгэж болно. За тэгээд нэрээ өгнө. За preset гэдэг нь болохоор бид нэр эндээс дурангийн төрлийг болон энэ дээр тэгэхээр бид нар эндээс 35 мм ч юм уу 28 мм ч юм уу ингээд камерынхаа өнцгийг сонгож өгөөд за энэ бусад тохиргоонуудыг нэг оролдох шаардлага байхгүй. Энэ нь болохоор кадрын хэмжээ, film size буюу кадрын хэмжээ 36 мм-ийн кадртай буюу сенсор дээр бүтэн тусаж орж ирдэг сенсортой камертай адилхан гэж байгаа. За тэгэхээр мэдээж хэрэг бидний After Effects нөрөө кадр гэдэг нь бидний 1920 1080 шиг ч юм уу 4K гэдэг ч юм уу композишны хэмжээ нөрөө үндсэн кадрын хэмжээ учраас бид нар энийг тийм өөрчлөөд эсвэл томсгоодох бол шаардлага байхгүй. Бид нар энийг өөрчлөлт томсгох юм бол эдгээр утгууд нь мэдээж хамтдаа өөрчлөгдөнө. Яа тэгэхээр энэ кадр дээр бүтэн тусч орж ирэхгүй байна гэсэн ойлголтыг бол мэдээж дижитал камер буюу виртуал камерын үед байхгүй учраас энэ дээр мэдээж хэрэг бусад утгууд нь дааж хөдлөөд ижлэгэн мэдрэмжийг төрүүлэхээр өөрчлөгддөг байгаа. За тэгэхээр эндээс бид нэр preset 35 мм гэж өгөөд за эндээс мөн нэг мэдэх ёстой зүйл нь enable depth of field буюу эндээс бид нар энийг фокуслдаг болгож болно эсвэл унтраачж болно. За үүнийг дараа бүгдээ бас тохиргоноос нь харж болно. Ингээд камера 3 гэдээ үүсгэх юм бол бидний камер үүснэ. За багш нь энд бол нэг камер бэлдээд бол үүсгэсэн байж байгаа. За эндээс нууцсан байна. За камер 2 гэдэг нь болохоор бидний энд ингээ харж байгаа камер. За бид эндээс камерын хэрэглүүрийг аваад сивсгээр авдаг. Камерын хэрэглүүрийг аваад бид нэр маус нэгээд арах юм бол камерыг орбит хийж тойруулж харж байгаа. За энэ нь болохоор 2 node буюу 2 цэгийн камер учраас мэдээж хэрэг бидний энэ камер дээр point of interest буюу тухайн цэг барилж байгаа камерын байршил гэсэн хоёр тохиргоо байж байгаа. За нэг цэгийн камерын хувьд бол ганцхан камерын position буюу тухайн камер хаана оршиж байгааг нь өгж байгаа мэдээллийг илэрхийлж байна. За хоёр цэгийн камер нь болох юм бол бид эндээс камерын position-ыг ингээд камерын хэрэглүүрээр өөрчлөхөд зөвхөн position нь бол өөрчлөгдөнө. За бид нар хэрэг эндээс point of interest-ийг өөрчлөх юм бол тухайн энэ цэг нь бол ингээд өөрчлөгдөж байна гэсэн үг. Энд байгаа цэг нь өөрчлөгдөж байна гэсэн. Тэгэхээр нүүнсэндээ бид эндээс ингээд харъя. За эндээс хоёр цэгийн камер гэж байна. Хэрвээ бид энийг ийш ингээд өөрчилчих юм бол өөр ямар нэгэн байрлалд иргэнэ гэсэн үг. За ийм болгоод өөрчилж байгааг бид нэр point of interest гэсэн ихний утгыг өөрчилснээр өгч болдог байгаа. За ерөнхийдөө бол камер гэдгийг бид нэр бол ингээд ойлгочих болно. За тэгээ мэдээж хэрэг бидний position болон point of interest гэсэн эдгээр тохиргоонуудыг өөрчилж өгснөөр камерыг хөдөлгөөнд оруулах боломжтой. Камерын layer-ийн хувьд болох юм бол доор байгаа layer нь камер нь бол харагдахгүй, дээр байгаа камер нь бол харагдана. Тэгэхээр эндээс бид нар энийг арилгаад өгөх юм бол тухайн камер нэг бол харагдаж байна гэсэн үг. Одоо бол бид нар эндээс камер нэг дээр P дээр нь position дарж өгөөд цагийн тохиргоог өгөөд энд ирэхэд энэ камер ингээд уушаага ойртно гэдэг анимашн нөхөд бол камер л ингээд ойртож байгаа анимашнд орчихно гэсэн үг. За эндээс бид нэр active camera буюу тухайн composition дээр яг ингээд яг ирсэн байгаа цагийн зүй дээр ингээд
заасан байгаа камерыг бол харахыг active camera гэж байгаа. За эндээс ингээд камер ингээд өөрчлөгдөд өөр камер руу шилжиж чинь гэсэн үг. За ингээд эндээс бид нэр камер 1 болон камер 2-ыг бол автоматар зүгээр сольж бол харж болно. Тэгтээ бол бид рендерлэгдэхэд active camera л рендерлэгдэнэ гэсэн үг. За тэгээ front урдаас зүүн талаас баруун дээрээс мөн ардаас баруун талаас доороос гих мэтлэн байдлаар бид нөр өөр өнцгөөс одоо зүйлсүүдийг харж болно. За жишээ нь бид нэр зүүн талаас нь харж агаад энэ дээр байгаа shape-ийг бид нэр гээд урагшлуулах ч юм уу тийм иймэрхүү үйлдэлүүдийг бол хийж болно. За мөндөс custom view буюу нэг юм дээдлээс 45 градусын нэг isometric дүрслэлтэй юм шиг тийм өнцгөөс зүгээр харчиж байгаа. Энд бол ямар нэгэн камер байхгүй зөвхөн энэ 3D орчныгоо ингээд зүгээр төр зур ингээ өөр view-ээр бол харж ийн гэсэн үг. За эндээс custom view 2, custom view 3 гэдэг ингээд. За гэхдээ эднэрийг бол ингээ ямар нэгэн камерт рендерлэхэд бол ашиглахдаггүй. Тийм учраас бид нөр өөрсдийнхөө камерыг хөдөлгөж ашиглана гэсэн үг. За эндээс ингээ камерыг өгсөн байна. За камер 2-ыг бид нэрнээс камерын хэрэглүүрийг аваад хөдөлгөж болно. За маус нэгэд харах юм бол ингээ orbit хийн. За маус 3 буюу дундлын маусын дээр тараад хөдлөх юм бол pan хийн. За pan хийн гэдэг нь болохоор бид нэрнээс point of interest-ийг өөрчилж гинэ гэсэн үг шүү. Point of interest-ийг. За бид нар камерын хэрэглүүр дээр маус нэг удаан дарах юм бол unified camera orbit, track XY, track Z гэсэн бусад сонголтуудыг бол харж болж байна. За эдгээрийг яаж хийх юм бэ гэхээр хамгийн ихний unified camera-ыг сонгочих юм бол бид нэр эдгээр гурван уртлыг гурван ингэ бол хийж болно. Үндсэндээ бид нэр маус нэгээрээ энэ orbit гэдэг камерыг бол хийчин маус нэгээрээ orbit-ийг хийчин. За харин track XY-ыг бол бид нэр маусныхаа дундлыг дартнаар ингээ XY гэдэг ингээд дээшээ доошоо болон баруун зүүн тишээ хөдөлгөж болно. XY гэдэг нь яг байран дээр ямар нэгэн байдлаар уршаа хойш болохгүй дээш доошоо зүүн баруун тишээ хөдөлгөхийг хэлж байгаа. За түүний дараа болохоор Z camera tool гэдэг нь болохоор уршаа татах болон хойшлохыг хэлж байгаа. Тэр бидний нэг маусн дээрээсээ маусны хоёр дахь төвчийг дараад уршин татах болон хойшин татахыг бол ингээд хийчих болно. Тэгэхээр бид нар эндээс хэрвээ track camera гэдэг явах юм бол бид нар маус нэгээрээ уршин хойшин түлхэж болно. За тэгээд track XY-ийг л маус нэгээр бас ингэ хөдөлгөж болно. Үндсэндээ зөвхөн маус нэгээрээ л хөдөлгөөд байдаг камер төсөг. Өөр хөдөлгөөнүүдийг бол өөр юмар л хийж болохгүй. Тэгэхээр бид нар unified гэдэг энэ камерыг бол авсан байхад бол ингэ бүх хөдөлгөөнийг бол хийж болно гэсэн. За түүний дараа эндээс за ингэж бид нар бол камера бол удирдна. Камерын тохиргоог өөрчлөхийн тулд бид нар камерын дээр хоёр дараад тохиргоог нь л өөрчлөөд эсвэл нэрийг өөрчилж боломжтой байж байгаа. За тэгэхээр багш энд нэг камерээр одоо хийж болох сонирхолтой харагдаж болох нэг бэлтгэцийг бэлдсэн байж байгаа. За бүгдийн дээр шинээр камер өгöd харъя. Камер үүсгэх гээд 35 мм. Ерөнхийдөө бол 35 мм-ийн камер нь бол нийтлэг хэрэглэгддэг камер учраас бид нэр энэ пресетээс 35 мм-ийг сонгоод камер үүсгэхэд өгч болно. За ингээд багш энд нэг ийм дүрснүүд бэлдсэн. Эдгээр дүрснүүдийг мэдээж хэрэг одоо бид нар 3D орчинд оруулах гэж байгаа учраас бүгдийг хамтдан сонгоод 3D-г дарж өгөх хэрэгтэй. За энэ доотлын grid буюу энэ шовнуудыг бас оруулж өгнө. За одоо ингээд бид нар камерын хэрэглүүрийг аваад маус нэгээр ингээд хөдлөх юм бол одоо эдгээр дүрснүүд нь 3 хэмжээст одоо орчинд хөдөлж харагдж байгааг л харж байгаа хаа. За энэс бид нэр эдгээр дүрснүүдийг одоо 3D буюу эдгээр энэ шоон дээр нь дарцсан учраас энэ юм болж байгаа шүү. Хэрвэн дээр дарахгүй бол яг энэ 2D автогаараа байгаад байна. Тэгэхээр энэ хэмжээнд оруулж одоо хэмжээст оруулж өгөхийн тулд бол бид нар энэ 3D дээр заавал дарах хэрэгтэй байх шүү. За ингээд 3D дээр нарсны дараа бид нар маусаар буюу энэ камерныхаа түүлээр бол бид нар энийг бол урагшин хойшоо болгож чадахгүй. Тэгэхээр сумаа аваад сумаараа бид нар энийг одоо ингээд маус авчихгууд Z-ийг гарч байна. Z бол ингээд урагшаа хойшоо. За Y бол дээш доошоо, X бол баруун зүүн тишээ. Тэр энэ аль сумн дээр очиход ямар үсэг гарч ин тэрийгээс анзаараад бид нар зөв хөдлөх хэрэгтэй. Тэгэхгүй энэ авчаач юм бид нар ингээд өөртөө зөвхөн дурын газар очиод дараа зөөчих юм бол зөвхөн XZ X Y буюу дээш доошоолын хэлхийн хөдөл төр зур өөр орон зай зөөч. Тэгэхээр бид нар яг энэ нэг хэмжигдэхүүндээ ингээд урагшин хойшин ч юм ингээд хөдлөхийн тулд та маусаар энэ заавал сумн дээр навчаад тэр үсэг нь гарч ич юмнуудыг шалгаад та маусаар ингээд хөдлөх хэрэгтэй байж байгаа. За энэ ингээд баатар урагшин хөдлөөд та түүний дараа энэ дүрсийг та бидрэндээс composition дээрээс мэдээж хэрэг ингээд авч хөдлөхөд хэцүү байвал эндээс layer-ээсээ сонгоод хөдлөхөд явчих болно. Зя ингээд энийг урагшлуулад за дээрийг хамттан дахиад сонгоод ингээд урагшлуулж бас болно.
За нэгний дээр оруулчих. Тэгээд том жижигхэн дараалал функшн урагш болоод байгаа учраас за C үсгээ дараад камерын хэрэглүүр яваад хажуулаас нь харж үзээ бүгдээрээ. За иймэрхүү байдалд харагдчихээн. За тэгэхээр энэ хоёрыг ерөөд нь орхиод энийг V үсгээ дараад сумынхаа хэрэглүүр явуулчихна. Энийг урагш нь олгоод нэг хүн бац зэрэг урагш нь олгоод за тэгэхээр ингээд өршлүүлээд за ийм болгоч. Одоо яасан гэхлээр бидний энэ дүрснөөрөө ингээ 3 хэмжээст болоод өрчихсөн байж байгаа. За хитрхи урагшлуулсан эдгээр зүйлсүүдийг баг зэрэг хойшлуулж. За мөн энийг хамт. За иймэрхүү байдлаар. За тэгээд бид нар камерын дээрээ P үсгэн дээр нь дараад анимашн өгч болно. Энийг 2 секундын дараа энд ирэх. Эндээс харах гэдэг ч юм иймэрхүү байдлаар өгөхөд бид нар анимашн бол одоо ингэж хөдлөх нь наа гэсэн. За энэ дээр бид нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Хэрвээ таны камер ингэж хөдлөхгүй байвал буюу маусаараа ингэ хөдлөх юм бол ингэж хөдлөхгүй байвал энэ нь өөрөө нэг цэгийн камер байна гэсэн үг. За бидний үсгсэн камер нь 2 цэгийн камер учраас тухайн энэ point of interest буюу энэ төвийн цэг дээр одоо төвөө аваад хөдөлж байгаа. Гэтэл за энд нэг камер үсгсэн. За энэ камерыг дээр нь 2 дараад тохиргоо нь хармал one node буюу нэг цэгийн камер. За нэг цэгийн камерыг маусаар хөдлөх юм бол ингэж хөдлөнө. Тэгэхээр бид нэр за нэг жоохон бууруулж байгаа таарай. Тэгэхээр бид нэр хэрвээ ингэж хөдлөөд байвал энэ нэг цэгийн камер гэсэн үг. Тэгэхээр энийг дээр нь 2 дараад 2 цэгийн камер болгоод өөрчлөх хэрэгтэй. За тэгээ 2 цэгийн камер болгосны дараа ингээд байршлыг өөрчлөөд ингээд хөдлөх гэсэн үг. Нэг цэг бол 2 цэгийн камер гэдэг нь ийм учиртай. Тиймээс камера үсгэхдээ аль нь бидэнд хэрэгтэй вэ гэдгээ зөв сонгож үсгэх хэрэгтэй. За мэдээж бид нар энэ shape дээр янз бүрийн анимашнуудыг өгөөд бас хөдлөж харж болно. За жишээ нь тэр эндээс за энийг энэ дээр ингээд 10 үсгээ дараад rotation өгчээ. За мэдээж энэ нь болохоор одоо 3 жит болгоцсон учраас X, Z, Y, Z гэсэн rotation бол гараад ирсэн байж байгаа. Тийм учраас бид нар одоо нэг Z rotation дээр эргүүлнэ. Z нь уршаага хойшоогоо төв дээр ингэж иргэнэ гэсэн үг. Тэгэхгүй буруу тийш нэрвүүлэх юм бол бид нар ингэж ирэх ч юм уу эсвэл ингэж иргэх аюултай. Тэгэхээр бид нар энэ Z дээр энд нэг утга өгөөд нэлээд хойнон дээр ингэж их болгоод өгч. За дараа нь энэ аль дүрсэн. За энэ дүрсэн байна. Энэ. За энийг бид нар эндээс мөн rotate Z гээд. За эхний энэ дүрсний R дээр дарах юм бол энэ тоон байна. Тэр бид нар энийг эндээс дахиад энд болгоод хөдлөж болно. За иймэрхүү байдлаар ингээд. За ингэж бол хөдөлгөөнд оруулж болж байна. За энэ дээр бид нар бас нэг зүйлийг нэмж харъя. Бид нар эндээс transform буюу камерын үндсэн хөдөлгөөний тохиргоонууд байж хахад camera options гэдэг одоо шинэ хэсэг байж байна. За энэ дээр одоо юу тохируулах юм бэ гэхээр бид нар эндээс zoom буюу татах. Одоо бид нар бодит камер дээр ингээд zoom ингээд татдагтай адилхан бид нар энэ ингээд татаж бас болно. Урагш нь татсан чигээрээ хөдлөнө гэсэн үг. За тэгээд depth of field буюу focusтай болгохыг асаах унтраах. За focusтай болгохыг асаачих юм бол бид нар focus distance, aperture, blur level, iris гэд энэ доошоо хүртэл одоо бүх тохиргоонуудыг энэ ассан үед л хийх байгаа. Энэ өөрөө focus-ыг асааж байгаа учраас энэ тохиргоонуудыг бид нар одоо хийж чадахгүй гэсэн үг. За энэ тохиргоонууд нь болохоор нэлээ нарийн одоо камерын тийм фокусгүй болж фокус алдсан үед бусад тэр төсөл нь яаж харагдах вэ гэдэг жоохон тэгж өөрчилж өгдөг тохиргоо учраас энийг л бид нар нэг сүртэй гүнзгий бүгдийн нэг хүртэл мэдээд ах шаардлага байхгүй эсвэл мэдгүй бол нэг тэгж өөрчлөөдөх шаардлага байхгүй. Энэ нь болохоор бодит ертөнцийн физикал ертөнцийн ерөнхийдөө бол яаж ажиллахгүй тэрнтэй айл болох адилхан болгоод санаас нь ингээд тохируулаад өгцөн
ерөнхий тохиргоо учраас хамаагүй өөрчлөлт бид нарыг харагдсан муухай болох учраас энийг бол нэг өөрчлөлт хэрэггүй шүү. Харин бидний нэг асаагаад энэ цэг дээр фокус өгч болно. За жишээлбэл бидний нэг aperture-ыг ингээд ихсгээд фокус алдалтай ингээд ихсэж чинь гэсэн үг. За ингээд ихсгчийн гут цаашаа фокусгүй наашаага фокусгүй болчихно. За blur level-ийн хөшөө нэмж болно. Ингээд за тэгээд focus distance буюу фокусын цэгийг бид нэр өшөө жоохон цааш нь болгоод баг зэрэг нааш нь болох юм байна. Энэ уртал дээр фокустай болгоно гэвэл зя ингээд бид нэр фокусын цэг дээр мөн keyframe өгөөд анимашн дээр оруулж болно. Яа тэгэхээр хөдлөх явцанд фокуснаас гарах магадaltaй учраас ингээд aperture өшөө нэмээд өгчээ. За мэдээж хэрэг фокусгүй болгоцсон учраас энэ фокусгүй хөдөлгөөнийг бол камер хийхэд компьютер бол маш ихээр процесслж одоо удаан ажиллана. Тийм учраас хүлээх хэрэгтэй. За нэг ийм анимашн болсон байна. Энд дээр ингээд бусад дүрснүүдийг бас ингэж хөдөлгөж болно. Жишээлбэл энэ дүрсийг харъя. Энэ аль дүрс юм байна? Энэ ямар дүрс вэ? За энэ дүрсийг бид эндээс P гээд энэ дээр ирэхэд Z орчлох хэрэгтэй. За орчлоход бол бид нэг хасаад өгч болно. Ингэж урагшлснаа энэ дээр ирэхэд буцаад анхны keyframe-ийг копидод пастлаад өгч. Тэгэх юм бол энэ keyframe энд ирээд байран дээр нэгсв. За одоо бүгд харъя. За иймэрхүү байдлаар ингэж хөдөлгөж болно. За багш нь ер нь энэ гоё гэрэлтэй дүрснүүдийг яаж өгсөн бэ гэхлээр төр зур камера онтрааж агаад дээр багш нь харуулъя. Эндээс зүгээр дүрс ямар нэгэн юм гоё өнгийн тод өнгөтэй дүрс зурж өгөөд энэ дээр багш нь effects-с mouse-оор дараад эндээс stylize гэж ороод эндээс glow гэдэг энэ эффект өгсөн байж байгаа. За энэ glow нь болохоор гоё энэ гэрлийн эффект өгдөг. Эндээс glow-ийн radius-ыг бид эндээс нэмээд intensity-г маусаар хасаад за ингээд ерөөхдөө бол өгсөн гэсэн үг. За энэ дүрснүүдийг харъя. Багш нь дүрсэн дээр за өмнөх хичээл дээр багш нөгөө юуны shape-ийг бол ингээд юунд expression-аар ингээ холбохыг бол харуулж ирсэн. Тэгэхээр эндээс circle-ийн size, за stroke-ны зузаан гэдэг эндээс бол тохирлоо өгсөн байж байна. Хэрвээ нэг бид ингээ өөрчлөх юм бол ингээ тохиргоо нь бол өөрчлөгдөж харагдана. Тийм учраас энэ бол эдрийг бол та бүхэн мэдж байгаа. За түүний дараа glow гэх энэ нөгөө багшийн өгсөн эффект байж байна. Гэрлийн эффект. Хэрвээ энийг унтраачих юм бол за энэ их тийм жижигхэн байгаа учраас нэг тийм сайн анзаарахдаггүй байна. За энийг харъя. Эндээс бид нэр глоуын унтраавал ингэж харагдаж байгаа юм байна. За тэгээ камера өгөөд ингэж харах юм бол иймэрхүү байдалтай. За энэ дээр бид нэг гоё анимашн гарч иж байгаа хөдөлгөөн хийвэл анимашн хийвэл opposite-ийг ингээд энд ингээ 0 ингээ хэсэг хугацааны дараа за төр зур камера унтраач гацаад байгаа учраас за тэгээд эндээс isolate тэгээд ингээ харчээ. Энд 0 copy 0 гэсэн keyframe copy доод энд paste гээд тэгэхээр энэ 100 keyframe copy доод энд paste гээд гэхдээ нэг ийм 50 болгоод за 100 pastelаад 0 pastelаад энэ 100 copy доод энд pastelж за дараа за ингээл асч байгаа гоё юм шиг орчиж байгаа. За тэгснээр бид нар энийг за ингээд өөрсдийнхөө гоё энэ дүрсний анимашныг бол одоо ингээ зохиогоод хийчих хэрэгтэй. Эндээс ellipse-ийн stroke-ны одоо энэ зузаан дээр нь ингээд энд 0 үүссэн ингээд ингээ харж идэх ч юм ингээд зя тэгээ одоо харъя л та. За энэ дэр хөшөө болон янз бүрийн эффектүүдийг нэмээд бас гоё болгож болно. Өөрсдийнхөө
анимашнуудаа гоё хөдөлгөөд явчих юм бол их гоё болоо шүү. За тэрний дараа бид эндээс камерын preset гэдэг багшин баг зэрэг ойлгуулахын тулд бас энд нэг юм жижиг сцен бэлдсэн байж байгаа. Сценээс төр зургийн фреймийг аваач. За тэгэхээр энэ дээр subject буюу нэг дүр гэж байна. За түүний дараа хоёр уул зурцсан багшин. За тэгээд энэ нэг тэнгэр гээд нэг улаан өгцөн. За энэ болохоор 20 мм-ийн камер, 24 мм-ийн камер, 28 мм, 35, 50. За тэгээд 80, 135, 200 мм. За ингээ камерууд нь бол ингэж татаж хардаг байх нэ. За тэгээд эндээс камера 2 гээд багшны энд нэг жишээ бэлдсэн. За бид эндээс ийм цаасны зургийг оруулаад ирчихэж байгаа. За энийг эхнээс нь хар. За нэг эхнээс нь харъя. Эндээс энийг шинээр оруулж ирээд камерыг устгаад за энэ хоёрыг rotation-ийг тэднийг 0 0 гээд бүх утгад энэ 0 гэж өгөөд CI юм болж байна. Тэгээ энэ болохоор ингээд гаднаас оруулж ирсэн зураг гэдээ ойлгочаараа. Тэгээ эднэрийг бид нэг 3D болгож өгөөд энэ дээр шинэ камер өгөх гэж дараад 35 мм-ийн two node гээд энийг камерын характер C дарж аваад базарыг ухраагаад хараа. За мэдээж хэрэг энийг ч 3D болох хэрэгтэй тэгж цуг хөдлөн гэт. За тэгээ одоо яах вэ гэхээр бид энийг нэг нуул дээр төр холбоод өгч. Яг нь нуул дээр холбож байгаа нь бид энийг бөөнд нь яг ижлэх нэг хөдөлгөөн хийхэд бол тэгж байгаа юм. За нуулаа 3D болгоно. За R дарна. Тэгээ нэг ингэж өргүүлээд хасах хэрэгээр атсгээд ингээд доошлуулчихъя. Тэгэхээр нэг үндсэндээ камерын төлөгийг аваад харъя. Нэг үндсэндээ бид нэр энэ цаасан дээр ийм зургууд байгаа юм шиг болгочихно гэсэн үг. За тэгээд энэ зургийг бид нэр ингээд scale хийгээд томруулчих. За тэгээд камерын хөдөлгөөн явуулаад бид нэг ийм зургууд ингээд тавьсан юм шиг болгож байна. За ингээ хөдөлгөтөө нөгөө Z нөө X нөө гэдгийг анзаарахгүй бол өөр чинь хөдөлчихнө. За энэ composition руу ороод ингээ тасаач. Ctrl D гэдэг duplicate хийж байгаа. Бид ингээ өөрсдийнхөө зурнуудыг бол ингээ гоё хөдөлгөж болох нэ. Энэ дээр P гээд position өгөөл гээд. За мэдээж хэрэг A гээд point of interest-ийг өсгөж болно. U гээд хоёр камер хаалгыг тохируулж болно. Иймэрхүү байдлаар ч юм уу ингээд төлчихнө гэсэн үг. Тэгээ бид нар нөгөө keyframe дээр easy center өгөөд ашиглаж болно шүү дээ, тийм ээ. This easy гээд асуудал нь ирээ зөксөж байгаа учраас easy in байж болно. За эндээс тэгээ ингээд тохируулж болно да. 2 секунд бага учраас холдуулъя. Easy out буюу гарч байгаа учраас за эсвэл шууд сонгоод ингэ татчих. Бид нар ингэж анимашн хийж болно. За камерын дээр AA гэж хоёр дараа камерын options-уудыг нээчихнэ. Үндсэндээ эндээс камерын options-ыг ингэ нээж хата адилхан. Цэнийг хасаагаад aperture-ыг бид нэр хөшөө нэмээд өгчээ. Тэгээ focus distance-ыг гэд blur level за ингэж хөтлөж болно. Эндээс бид нар эндээс focus distance-ыг ингэ наашлуулад энд байхад нь энд ирэхэд нь нэрхтэн тийшээ ингээд
өгд очиж байгаа энэ төр өгч болно. За хитрхи хүлэртэй бол эндээс хасаад өгөөрэй. За ийм анимашн хийж ингэж харагдаж байна. Бидний энэ суурьныхын энэ бэкграундын зургуудыг одоо өөрсдийнхөө яаж ч өгч болно. Эндээс хит гэрэлтэй байгаад бол эндээс color correction гээд exposure ноцрыг хасаад харанхуй болгож болно. Эндээс gamma-гийн ноцрыг тушин хараад ийм болгож болно. За эсвэл эндээс grid гэдэг багш нэг юм grid бэлдсэн байж байгаа. Нэг оруулж ирээд 3D болгоод ингэж өгч болно. Нэг за мэдээж хэрэг бас нэг нуул руу холбох хэрэгтэй тэгчиж тэр нуулынхаа түрүүний нэг хэвтэй тэнхлэгт орно. За багш нь эндээс нэг нэмэлтэм зааж өгөхөд бид энэ ингээ нуул руу холбох юм бол шууд холбогдчихно. Тэгвэл shift дарж байгаа нуул руу холбох юм бол нуулын энэ өөрчлөгдөд энэ 90 градус босон ч гэдэг ч юм уу өөр ямар нэгэн энэ трансформын утгууд өгсөн бол яг тэр нь хуулагдаад одоо grid руу ордог гэж байна. Үндсэндээ нуулаа хөдлөхөөс өмнө нуул руу зааж өгöd тэгээ нуулаа хөдлөгдсөний дараа эдгээр цог хөдлөхтэй яг адилхан гэсэн. За тэгэхээр одоо бүгд энийг харъя. Эндээс grid-ийг эндээс parent-ийн чирээд shift-д дарж байгаа нуул руу заач. Тэгэх юм бол яг энэ доор ирсэн байгаа. За одоо бид энэ grid-ийг шон томруулах хэрэгтэй жижигхэн байгаа учраас scale гээд ингээд гараад ирж. Чиа. За одоо биднээс ингэж болно. Одоо нэг энэ дээр өгчсэн энэ өрснүүдээ бас адилхан энийг ингээд copy-дод энд өгч болно. Paste гээд камер хандаар оруулж ирье. За эднэрийг бас нэг нуул руу холбочих ингээд хамтдаа 3D болгоод ингээд нэг шин холбоод тэгээд дүрснүүдээ ингээд арч. За энийг shape гэд нэрлэжнэ. Тэгээд эндээс transform x rotation-ыг бид нэр хасах хэрнгээр хацлахад өгч ингээд сиар тэр одоо энийг нэг ингээд зүүн талаас нь баруун талаас нь тэр хараад яг юм дээр байна уу? Доороо ингээд нийлцсэн байна уу? Гүү нэ гэдгийг л харж болно. Тэгэхээр энэ бол үгүй байна. Тэгэхээр энийг ишин зөөгөөд одоо left-ээс нь харж болж байна. Баруун талаас нь харж болж байна. Back картаас нь харж болж байна. Bottom доороос нь харж болж байна. Гэт харж болж байна гэд доошлуулад энэ авчирч тавьчих. За active camera гэд тийш нь жоохон зөөгөөд нуулч юм уу? Гэт scale наа томруулж байгаа гэсэн үг. За. За ийм болж харагдчихээн. Бид нэг энийг бол за нэг өөртөөхөө After Effects-ээр одоо ингээд дуурайгаа тэгэрээ. За энэ зургнуудын ямар ч өөртөөхөө зургнуудыг ашиглаж болно. Эсвэл энэ дээр ингээд After Effects-ээр өмнө үзсэн shape layer зурх тасгалынхаа дагуу ингээд энийг ингээд дуурайлгаа зурчих болно. Тэгээ энэ дүрснүүдийг ч гэсэн яг адилхан ингээд shape layer-ийн хичээл дээр үзснийхаа дагуу дуурайгаа зураарай. Тэгээ хөдөлгөөнд оруулаад камер тавиад ингээд хөдлөх юм бол бас ийм сонирхолтой гоё эффектүүдийг гаргаж болно. Багш нэг линк одоо хичээлийнхэн доор оруулсан байх болно. Тэр линкний дагуу орж үзээд янз бүрийн гоё дизайны болон иймэрхүү камертай анимашн юм уу багш тийм гоё санаануудыг шеэрлээд нэг дор цуглуулсан байж байгаа. Тэдрийг харж байгаад бас санаа аваад гоё юм хийж болно. За камера 3 гэсэн нэг бас нэг жишээг харъя. За энэ чинь дээр болохоор багш нь ийм хэвтэй юм орон зайд биш зүгээр юм агаар дээр орон 3D орон зайд дүрснүүдийг хөдөлгөж бас ингэж хийж болно гэдгийг харуулах гэж юм жишээ бэлдсэн байж байгаа. Камерыг турсдагчи. Тэгээ эндээс new гээд камера гээд ингээд өгч. За тэгээд эндээс яг бид нэр save-гээ дараа камерын хэрэглүүрийг аваад хөдлөгчнө. За энэ бол энэ хоёр нь ингээ 3D болч учраас энэ хоёр ингээ хөдлөд байна. Тэгэхээр энэ бусад энэ лейерүүдийг эндээс 3D болох хэрэгтэй. Яа ингээд. Нэргүй батлаар. Тэгээ нэг ингээд
урагшин татж байгаа энэ болгож болно. Энд байгаа харин энэ layer-үүд жоохон жижигхэн болцсон байна. Эднэрийг хамтд нь S дараад scale-тэй тэгээ томруулчихнаа. Сия гэд энийг ийшний явуулаад жоон жаашлуулад C гэдэг камера аваад энэ дүрсийг ингээд эндээс нь татаад scale-тэй ингээд томруулчих болно. Shift-ээр дарах юм бол яг ингээд пропорцийн дагуу буюу ингээд хэмжээг хадгалж томорно. За жоон жаашлуулчих. Өөр ямар дүрс байгаа лээ? Nis. Тэр энэ дүрс нь энэ дүрс нь ч бид нэг гарч ирэх учраас харагдахгүй нэ. Layer дээр нь ингээд хойшлолцсон. За энэ дүрс энтрийг ингээд эднийг хамтд нь сонгож байгаа ингээд урагшуулна. Энэ дүрс нь энэ доор нэг юм зигзаг буюу нэг юм арцар зураас ингээд зурагтаад байгаа. Ингээд өшөөс сайн урагшлуулад энэ хавцаа тавьчих. За тэгээ энэ дүрс энэ гурван дүрс тэгээ энэ дүрс энд нэг дугуйг цагирах багтах. Зя одоо ингээл юм гоё анимашн нэг хийж болж байна. Өөрсдийнхөө ингээд зураг дүрснүүдийг ингээд тэнд гоё тавиад орон зай ингээд өрөөд нэхлэл энэ төр янз юм хийж болно. Тэш навчирч ингээд. Бүх юм дээр заавал фокус өгөх шаардлага байхгүй. Тэрэндээс ингээд peak яа урагшилж байгаа ч юм те. Эсвэл энэ зурган дээр ингээд очиж зогсож болно. Энийг шүү томруулчих. Scale-ийн гоё харагдахгүй учраас энд нэг догоо энэ догоо энийг дэвшлүүлнэ. Энийг жоохон ижлүүлнэ. Энийг өшөөж ашлуулчих. Энэ пиг ингээд хаш нухраагаад scale энэ багшны scale-ийг нухраачлаа. Пиг дараад пиг ингээд ингэж ашлуулад зөндөө олж ашлуулах хэрэгтэй. Ингээд иймэрхүү байдлаар ингээ гоё агаар дээр юм тарцсан юмнуудыг хөрж болно. Эднийг ингээд W-сгээ дараад нэргүүлэх хэрэглүүрийг аваад тэр ингээ эргүүлж болно. Нэг сонгоод гэт. За ингээ бид нэр сая composition-ыг хөдөлгсөн. Composition дотроо дүрснүүд нь хөдөлгөөнтэй анимашнтай байж болно. Аль эсвэл composition дотроо видео дүрс оруулаад тэр нь бас хөдөлгөөнтэй байж болно. Кем бол нэг хөдөлдөг зураг шиг бас харагдана гэсэн үг. Аль эсвэл шууд бичлэгнүүд бас ингээ хөдөлгөө явуулчих бас болно. За иймэрхүү байдлаар ингээд бид нар юм хийж болох нэ. Тэгэхээр энэ хичээлийг үтсэн шилжүүлэхийн дагуу өөртөөхөө зураг зурсан дүрс энэ янз янзын ашиглаад одоо камерын хөдөлгөөнтэй анимашн одоо дасгал дадлага ажлыг хийгээрэй. За ингээд дараагийн хичээлээр уулзах хүртлээр түр баяр та.